Are you ready? Hank Ping гэдэг нэгэн энгийн залуу яг чам шиг мобайл тоглодог залуу нэг л өдөр гинэд ид хэдийн хүчээс болж өөр ертөнцийн хамгийн аимшигтай хамгийн хүчрхэг тулаанч болдог гэж төсөөлдөө. Энэ бүхний эхлэл нь эртний дайны бурхантай сэрсэн мөчөөс болж эхэлсэн юм. Тэгээд яаж ч юм Hank Ping гэдэг 28 настай 10 жилийн өмнөхөд өөр нэгэн параллел ертөнц рүүгээ очжээ. Тэнд бол тулааны урлаг зүгээр нэг хобби биш, хүмүүсийн амьдралын хамгийн чухал зүйл нь байв. Нүдэ нэтл Hank Ping өөрийгөө агаарт хөвж яг аимшигтай тулааны гол сэрсэн байгааг харна. Хоёр тулааны их мастер Тай болон Лей хоорондоо ширүүн тулдаж байсан юм. Тай нийл ягаан гэрэлтэй аюултай дайралт хийхэд Лей уул руу шидэв. Гэхдээ Лей огт гимтээгүй мэд дахин босоод Kevin Horse Master Feast гэж нэртэй нууц арга хэрэглэн нэг зохилтоор Тайг бүр мөсөн бут зохиж орхино. Гинэд Hank Ping ширээн дээрээ сууж байгаагаа мэдрээд сэрэв. Тэр маш бодилсан байлаа. Багш орж ирээд маргааш тулааны шалгалтыг бүртгэл эхлэнэ гэж хэллээд гардаг. Түүний найзууд нь Yang, Jamba, Chenfon түүн рүү гайхан харав. Гэтэл өөр нэгэн сурагч гар утсаа байрсаар орж ирв. Дэлгэцэн дээр 3 дугаар зиндааны тулаанч Ли Долийн 8 дугаар зэрэглэлийн аюултай бүс рүү орно гэж гайхуулаад зураг авалт хийж байлаа. Видео гарч байхад үед Hank Ping нүд бишрэх шахан тэр газар нь яг сая тэр харсан хоёр супер тулаанчийн тулдаж байсан газар байсан юм. Юу болж байгааг ойлгохын тулд Hank Ping интернет кафе руу гүйж очиод маш удаан хайсны эцэст нэг үнэнтэй нүүр туллаа. Тэр өөр ертөнцид ирсэн байна. Тэнд тулаанчид болон супер баатрууд шиг хүн бүрийн бишрэх хүмүүс байдаг байв. Нэг үгээр бол swap солигдчихсан гэсэн үг. Тэр бодит ертөнцөө супер хүмүүсийн байгаа ертөнцид ирчихсэн гэсэн. Тэгээд тэр шалгалт нь хүний ирээдүг шийддэг маш чухал зүйл байлаа. Харин бүртгэлийн төлбөр нь 10,000 yen. Хэрэгтэй юм нь 30,000 yen гэдгийг сонсоод тэр бүр шоконд ороод ухаан алдах дөхнөө. Гадуур алхаж явахдаа тэр нэгэн эрийг сурвалжлагдаж би 2 дугаар зэрэглэлийн тулаанчийн зурагт хуудсыг харлаа. Тэгээд нэг санаа төрсөн юм. Эхлээд гэрлүүгээ Жинга гарданд очихоор шийдэв. Гэрийнх нь гадаа зогсоход хуучин дурсамжууд нь хүчтэй мэдрэгдэв. Дүүн гүйж ирээд өмнө нь авч өгсөн мөнгөө буцааж өгөх гэж гудамжинд хэлв. Hank Ping харин ах хүний байр сууриас түүний хацрыг багахан жимхэд хөвгөлтэй бодогддог байлаа. Дүүн үйлж гүйж ирээд ээжтэй хэлэхээр оролддог байв. Аав нь орж ирэхэд Hank Ping дуртайхан инээмсэлэн гэр бүл нь эргээд нэг дор байгааг харахад сайхан байлаа. Оройхоо л идэж байхдаа тэр аавда би тулааны шалгалт өгөхийг хүсэж байна гэж хэлв. Гэр бүл хэсэгхэн чимээгүй болов. Дараа нь аав нь дуугүй босоод нэг дугтуутай мөнгө авчирч түүнд ноцтой царайгаар өгдөгөө. Аав нь Hank Ping энэ зам бол зүгээр нэг тоглоом биш, маш том шийдвэр гэдгийг сануулна. Шөнө болоход Hank Ping аяархан ээж аавынхаа ярьж байгааг сонсов. Ээж нь манай гэрт ердөө 50,000 yen л байгаа шүү дээ хадгаламжинд гэж хэлж байлаа. Харин аав нь тайван хിവэрээ үйлдвэрээс цус нэмдэг им баг зэрэг зээлээд аав нь хүүгийнхээ ирээдүйг мөнгөөр би хорихгүй. Миний хүү бол бүх зүйл маань гэж хэлв. Дараагийн өдөр сургууль дээр жинхэнэ үмэн болов. Учир нь Hank Ping тулааны шалгалтаа бүртгүүлчихсэн байв. Найзууд нь нүдэн томорч чи солиорчихсан юм уу гэж баг хэлэх нь холбыг загнав. Гэтэл багш нь орж ирээд сонин мэдээ зарлав. Тэдний төгсөгчд одоо жинхэнэ тулаанч болсон Жуанжин Yang сургуульд эргэж ирэх гэж байна гэлээ. Ангийнхаа баярлан дуу алдав. Багш нь Hank Wu тэгээд Yang 3-ыг өртөөн дээрээ очиод ахлах сургуулийн баатрыг тосон ав гэж хэлдэг. Оройдоо Hank Ping орондоо хэвтэж тулааны шалгалт шаардлагуудыг утсаараа уншиж байлаа. Тэр яг санаан зовж эхэлж байтал дээврээс өмхийн өмнөртөө ус туслаа. Дээрхийг нь угаалгын өрөө дахин гоожжээ. Ээж нь түүнийг дуудан аав чинь авчирсан Vitality пилүүдийг нэг шалгаад өг гэж хэллээ. Hank Ping сониуц зангаараа эмнүүдийг барьж үзв. Гэтэл ихний имийн атгахад гинт нэг сонин хүч биеэр нь цэнэг шиг гүйж тэр өөр ертөнц рүү очихвоо. Нүдний өмнө нэг том дэлгэц гарч ирэн Material Art Value гэд бичигдсэн байлаа. Бараг л солол хэл дээр гардаг шиг систем. Дөрвөн нүд ирэмхийн зур тэр буцаад өрөөндөө ирв. Энэ юу байсан юм болоо гэж гайхсаар дахин нэг юм бартал шууд нөгөө ертөнцийн рүүгээ дахиад очихв. Энэ бол зүуд биш гэдг нь тодорхой боллоо. Тэр том хөшөөний дээр зогсож урдаа ойлгоход бэрх
интерфейсийг харж байв. Хоёр дахь имийг барих үе түүнийг material art value 2 дахин өсөв. Фан энэ бол эмний үнэн юм уу гэж бодоод дэлгэсэн дээрх витал энерги гэсэн мөрийг нь дарав. Гэтэл аимшигтай өвдөлт биеэр нь тархаж түүнийг material art value огцон буурч эхлэв. Харин витал энерги нь дөнгөж 0.1-ээр л өсчихсөн байдаг. Тэр үед хаа нэгтээ нэг аюултай гэмт хэрэгтэн хин нэгэн хүчтэй өөрчлөлт хийснийг мэдэрч зогсон мөн Ахмад Ван гэмт хэрэгтнийг хот руу орсон тухай дуудлага ав. Хэрвээ тэр зөвхөн барих аргагүй болно. Ванг мэдээлэгчийн өмнө гэмт хэрэгтэн сэрэмжлүүлсэн гэж загнаад нөхөр төлбөр болгож 500,000 material art point нэхвэ. Энэ хооронд Фангпийн өрөөнд тэр өвдсөндөө бараг гулсаж уйлах шахнаа. Дэлгэц рүү харахад түүний оноо 30,000 хүртэл унсан байлаа. Харин витал энерги дөнгөж 0.1-ээр л нэмэгдсэн байж ийм байдлаар түүний мянгаар им хэрэгтэй болох нь тодорхой байв. Тэр уурлаж хашгиртал дүүн хаалгаа саван орж ирээд яагаад орилоод байгаа юм бэ гэж ууртаа загнана. Гэсэн ч Фанг нэг зүйлийг анзаарлаа. Ийм хэрэгсэн ч алга болдог. Энэ тэр хүссэн үедээ нөгөө нууц ертөнцийн рүүгээ дахин очиж чадна гэсэн үг байлаа. Фангийн ангийнхантайгаа хамтдаа өртөөн дээр ахлах төгсөгчдөө тосгоор очив. Тэдний ахлагч нь Вонг ирэхэд нэг сурагч яагаад гол хаалгаар гараагүй юм бэ гэж асуув. Вонг зүгээр л би арай эрт ирсэн гэж худалдуу ер нь худлаа хэлчихтий. Учир нь тэр нууцаар нэг гэмт хэрэгтнийг мөшгөж явсан байж таарна. Вангпийн өөрийгөө тайлцуулахад Вонг би дотор нэг сонин хүч гүйх шиг санагдав. Шарт цамцтай нэг нөхөр миний хүч Вангпийнхтэй адилхан гэж өнгөрлөө. Вангпинг 54 үзүүлж зүгээр л шалгалт гэж хэлв. Вонг автобусанд суух ёстой байсан ч тэдэнтэй хамт алхан сургууль руу буцна гэж зүтгэв. Сургуульд очиход тэр маш урам зориг өгөх гоё үгс хэлж бүх хүнийг доглуулнаа. Нар чиргхэн өмнө явхдаа Вонг тэдэнд дугаар өгч үнэхээр аюулд орвол над руу заавал залгаарай гэж хэлдэг. Фангпин гэр рүүгээ харж явхдаа нэг зүйлийг санаанд нь орлоо. Дэвридний гойжилт. Тэр шууд хөршийн хаалгыг тогшив хариу өгөх хүн байсангүй. Явах гэж байсан чинь дотроос нь шил харгах чимээ сонсогддог. Тэр аав чинь байна уу гэж дуудав. Гэтэл түүний оронд танихгүй нэгэн ир хаалгыг нэв. Тэр ир аав чинийг түрээслүүлсэн гэж тайлбарлав. Фангпин Дэврийн ус гойжих тухай хэлж энэ хүн мэдэж байж магадгүй гэж бодлоо. Гэхдээ ир удаан ширтэн Фангпиныг ажиглав. Энэ хүүхэд намайг мэдсэн болов уу гэж дотроо нас шижгэлж байлаа. Дараа нь нэмсгэлэнд одогшоо ор гэж өрөв. Фангпийн угаалгын өрөөний хажуугаар өнгөрөхт нь нэг зүйл анзаарн зогсов. Шалан дээр зусанд бодогдсон боолт байлаа. Тэр дараа ойлгов энэ хүн бол зүгээр түрээслэгч биш байна. Сурвалжлагдаж би аюултай гэмт хэрэгтэн байна гэж таамагшва. 54 үзүүлж би ус буслахыг чи сууж бай. Дараа нь айжмаар яриагаа чангалан баривчлах мөнгөний тухай болгон өөрчилж байлаа. Фанг санаандгүй нэг зүйлийг хэлчихсэн нь гэмт хэрэгтэн энэ хүүхэд намайг таньсан байна гэдэг дохио өрт нь өчтгөө. Бүдүүж эхлэхийн өмнө Фангпийн дотроо олон асар их айдастай Фангийн нууцаар мессеж бичигэн туслаач гэж илгээдэг. Мессеж явсан дараа Фан залган уцаа авахт гэмт хэрэгтэн яг тэр мөчөд ханыг цууртал шидвэ. Фангпийн арийнхын босон гэмт хэрэгтний түүнийг уцтгаад алга болгох гэж дайрлаа. Гэхдээ яг тэр мөчөд Фангийн доторх систем нь ажиллаж ашиглан үлдсэн оноогоор зарцуул хүчээ буцаан сэргээв. Тэр хідэн цохилтоос нь зайлсхийж чадсан ч ердөө богино хугацаанд давуу талтай байдаг. Гэмт хэрэгтэн сүүлчийн цохилтоороо хийх гэж гараа өргөх үед гинэд хин нэгэн салхи шиг орж ирэв. Ванг тэр маш хүчтэй цохилтоор гэмт хэрэгтнийг нэг цохилтоор унгаадаг. Ванг Фангийн зүгээр эсхийг шалгаад гэмт хэрэгтний талаар тайлбарлаж өгөв. Фанг аавынтын чиний санаанд гүйж очтол тэр 9 минут байлаа. Гэмт хэрэгтэн Жуанбин нэртэй болох нь тэрвэ. Цагдаа түлхэлгэн өглөө. Вонг Фангд баяр хүргэе чи сайн тиссэн гэж хөөргөв. Фанг пинг дотроо надад системд тусалсан гэж дотроо бодов. Нууцаа харин хилдэгвэ. Вонг дүүний гарт гэмт хэрэгтний эд зүйлсээс багц өгөн энэ чамд дараагийн шатанд хүрэх чинь хэрэг болно гэж Фанг пинг энэ чинь юу юм бэ гэж асуухад Вонг тайлбарлав. Blue K пил гэдэг нь хүний чи энергийг дээд хэмжээд өсгөдөг. Харин UI болон Blue X-ийн дараагийн төвшөнд гаргахад туслана. Мөн төвшин бүр дөрвөн жижиг шаттай Фангд олон хэрэгтэй зүйлийг зөвлөж зааж байлаа. Удахгүй хичээл дуусгах гэж байтал Фангийн их жигуурлан орж ирэв. Учир нь Фанг түүний сургуульд нь хурж авахаа мартчихсан байжээ. Гэхдээ тэр Вангийн харангуйтаа баярлаад гүйж очиод гарын үсгийг нэхэж гуйж авна. Фанг гэртээ ирээд Ванг өгсөн зүйлийг үзэн судал гинэд дахин
нэг удаа нөгөө хачин системийн ертөнц рүүгээ орон татагдав. Энэ удаа түүний Material Art Value маш их өссөн байлаа. Тиймээс мэдрэмж нь хурц, хөдөлгөөн нь түргэн болжээ. Гэтэл систем гэрэлтэн шинжлэгдэж эхлэв. Фанк хүчтэй болох тухай бодоход л биеэр нь захилгаан шиг өвдөлтгүй. Гэхдээ тэр өвдөлттэйгээ зэрэгцээ асар их хүч цотхон орж ирж байлаа. Яг л супер баатар болж байгаа юм шиг мэдрэмж төрж байлаа. Маргаашин сургууль дээр нэг баян хүүхэд Vitality Center хүртэл алхах их л ядаргаатай байсан талаараа ярьж байт. Бас гэрт өөрийн гэсэн шинжигч төхөөрөмжтэй гэж өнгөрлөө. Тэр фангийн өөрийнхөө харш руу дагуулж очиод фангийг үнэхээр хүчтэй болсон эсхийг нь шалахыг хүсэв. Фанк хүчээ гаргаж үзтэл төхөөрөмж дээр нь маш өндөр тоо гарлаа. Баян хүүхэд гайхсандаа үгийг нь ч олж чадахгүй ангаад зогсов. Тэр өдөр фангийн түүнийг хуураагүй гэдгээ ойлгуулах гэж бараг шүнжин нотлох хэрэгтэй болов. Том удалгүй шалгалтын өдөр ирв. Шалгагч хүн манай улсын ирээдүйн хамгаалдаг хүмүүс бол Material Artist-ууд мен уран мөч дүрмээ тайлбарлав. Шалгалт эхлэхэд бүх хүүхдүүд хүчээ гарган орилж байлаа. Эцэст нь ганцхан фанк л үлдэж, Dragon Ball-ын Vegeta шиг орилсоор л байлаа. Төхөөрөмж нь улаасч дэлгэцтэй дээрх тоо асар өндөр болов. Шалгагч баячууд бүгд гайхаж орхив. Фанк шүнжин тэдний тоглосон юм шиг л тэнэг царайлаад сууж байсан ил боллоо. Шалгалттай амжилттай өгсөний дараа Фанк Ванги руу залгаж их сургуулийн талаар асуув. Ванг түүнтэй маргааш спорт айраа дээр уулзна гэж хэлв. Эцэст нь Фангийн оноог хараад баярлаж нулимс туслуулан хүүгээрээ үнэхээр бахархаж байгаагаа хэлнэ. Арена дээр Ванг Фангийг баяр хүргэн ухтаж аваад өөрийгөө мастрын охин Нэнэг гэж танилцуулна. Тэр охин түр хүлээхийг хэлээд өнгөрсөн үеэ дурсав. Вангийн мастер болго Жон Кюнмин хүн төрлөختнийг аврахын тулд хаагдаж буй портал руу эргэлзээгүй орж байсан баатар байжээ. Тэр явахынхаа өмнө Вангийг Material Art Society-гийн даргын ажлыг даатгсан. Ванг түүнийг үлдээхийн тулд охиноо чамд өгнө гэж тоглоом хийж хилтэл мастер ичиж амьдраж миний охин чинь хүүхэд шүү дээ гэж загнаж байжээ. Дурсамжаас гарч ирмэгцээ Ванг гэнэт Фанк руу зохилт хийж чи энэ сул биедээ сэтгэл хангалуун байна уу гэж тоглоом хийв. Дараа нь Ванг Фангийн хамгийн шилдэг дөрвөн их сургуулийн тухай зөвлөгөө өглөө. Фанг шилдэг сургуулиудын талаар сайн бодож байгаад хоёр дахь сургууль нь Mo University-г сонгов. Удалгүй явах цаг нь болж тэр гэр бүлийнхэнтэйгээ тэврэлдэж баяртай гэж хэллээ. Жаахан дүүн уйлах шахин ихнэртэй болвол надад шууд мессеж бичээрэй гэж эрхэлж хэлв. Гал тэрэг хөдөлмөгт дүүн араас нэг үеж даллаж ахаа явлаа гэж харамсаад үлддэгэ. Нөгөө тал Ванг өөрийгөө мастрын охинтой зэрэгцэн алхаж ирээдүйн Фангийг хамгаалж чадах хүчтэй хүн болно гэж дотроо. Фанг Mo University-д ирэхэд бүх зүйл бэлэн байлаа. Гэтэл хаалганы харуулыг хараад алмаар. Тэр хүн том сэлэн барьсан хурц шүттэй бараг л хүн акку шиг харагдана. Харуулыг Фангийг энд орлоо гэхэд өнгөрөх хэрэггүй гэж анхааруулв. Тэр цэнхэр үстэй харуул Фангийг ямар төвшөнд байгааг таахыг хүсв. Фанг инээгээ та миний сеньор мөн үү гэж асуулаа. Тэр хүн өөрийгөө King Fangin гэж танилцуулна. Гэхдээ Фанг өөрийгөө Нанжигаас ирсэн. Гэхдээ King-ийн царай гимгүй байсан тэр даруй харанхуй боллоо. Түүний ойн тойнд Вангийг харагдаж King ууртайгаар ахмадуудыг хүндэлж сур гэж хэлв. Асар том уут үүрж яваа одов. Явах замдаа тэр Гаийн Нанжин 2 сургуулиас хизээ нэгэн өдөр илүү хүчтэй болно гэж өөртөө хэлж байлаа. Сургуульд бүртгүүлэхийн үед Фанг бичиг баримтаа хүлээлгэн өглөө. Ресепшн дээрх эмэгтэй түүний мэдээллийг хараад чи Bon Temple-ийн 2 дугаар зэрэгт хүрчихсэн байна гэж гайхав. Дахин шалгаад үзтэл бүр 1 сарын дотор 3 дугаар зэрэгт хүрсэн байх нь тэр. Ийм зүйл зөвхөн нэг л 2 дугаар курсын оюутан тохиолдож байсан тул өрөөнд байсан бүх хүн дууг хурав. Эмэгтэй сандарч Фангийг зөв газарт нь хүргэхийн тулд түүнийг Синера Жой Юнг дуудлаа. Бүртгэлийг дуусны дараа ресепшн Фангийн айраа нэг рүү дагуулж яв. Тэр газар маш гоё цэцэг модтой эмэгтэй хэлэхэд энэ гоё байгаль чинь зүгээр нэг чимэглэл биш их бэлтгэлд ядрах үед оюутнуудыг тайвшрах хэрэгтэй гэв. Фангийн сургуулийнх нь жинхэнэ Material Art-ын сургууль руу эсвэл амралтын газар өгж гайхаж байлаа. Дотор байр руугаа орж ирээд Фанг өөрт оноогцсон өрөөгөө харахад үнэхээр том, бараг л зочид буудлын VIP өрөө шиг байв. Тэр юмсыг задлан эхэлж байтал гэнэт өндөрт царайлаг шаргал үстэй нэг залуу хаалга тогшихгүйгээр орж ирлээ.
Тэр Фангийн буудан дээр сууж аваад өөрийгөө Фу Чунбин гэж танилцууллаа. Фу инээмсэглэн Фанг хаанаас ирснийг асуув. Харин Фанг Нанжин гэж хэлмэгц. Фу царайдах найрсаг байдал алга болов. Тэр Фангийг таних уу гэж асуухад Фанг хариулахаас өмнө Фангийн тухай урт яриа эхэллээ. Ван олон их сургууль байгаа хүчтэй тулаачдын дараалан ясан ч Фу бухимдан ярив. Фанг 50 цайгаа ууж суулаа. Харин Фу Фанг 3 дугаар зэрэг Бон темплийн босныг нь анзаармагц гайхав. Гинэд Фугийн дуу зөөлөн магадгүй бид хоёрын ялгаа тийм ч хол биш байх гэж бодсон бололтой. Уур амьсгалаа зөөлөх гэж Фу Фангд метрийн илтгэлийн фейл нэг дээр заавал сонгоорой, бүр боломжтой бол сүртэй орж ирээрэй гэж зөвлөдгөө. Тэр өдөр Кин нэг эмэгтэй дагуулan явж шинээр ирж байгаа хүүхдүүдээс сайн нэг нь хайлцах ажил хүчээр явуулж байлаа. Яг хүмүүс цугларч дуусаад байтал Фанг бараг хамгийн сүүлд орж ирв. Түүний хажууд нэг найз нь Фу явж асар том төмөр хаалга нэгдэхэд бүгд чимээгүй болов. Нэг ширвэн царайсан ирэх хичээлд хоцрон та нар зөндөө олон кредит алдлаа гэж хатуу хэллээ. Энэ газар тоглоом биш гэдэг нь шууд ойлгомжтой байв. Мо Академийн захирал шинэ оюутнуудад дайчид шиг чангаар ярив. Энд ирсэн та нарын төгсгөл биш, одоо жинхэнэ хүн сургуулилт эхлэнэ гэж хэлв. Энэ сургуульд амьдралын цэцэг навч шиг зөөлөн байхгүй. Дайчид гал дунд төрдөг гэж сануулва. Түүний үг дуусахад зэрэгцээ багш нар тэнгэрээс бууж ирэх шиг үзэгдэв. Бүгд асар их хүчтэй бараг л домог мэт харагдана. Оюутнууд айгаа жичирч зарим нь унаж ухаан алдаж бараг зарим нь үхчих шиг боллоо. Харин Фанг ганцаараа бардам зогсож өөрийнхөө орж ирвэ. Яг гол дүрийн баатар шиг л яг л Вижитэтай нилээн төстэй орилон зогсноо. Олон хүний дундаас нэг эмэгтэй багш Фангийн муухай харлаа. Тэр Фангийн овгийг таньсан бололтой. Энэ хүүхдийг би сайн зовооно гэж дотроо бодов. Хүүч бас хоцрохгүй гэж бодоод Фангтай хамт бүр Жожо анime шиг этгээд поз аваад эхлэв. Энэ Кингийн улам уурлуулна. Гинэд алтлаг гэрэлтэй нэгэн өвгөн тэнгэрээс бүүн орж ирэв. Тэр бол сургуулийн хуучин захирал Франк байв. Түүний алхах байдал нь үнэхээр мэрэгжлийн дайчин хүний их шиг л байлаа. Тэр маш урт, хүнд ч ойлгомжгүй шахав түүх ярьж эхэлнэ. Хинч сайн ойлгоогүйч бүгд алга ташиж байлаа. Лээ гэж дараагийн мөчид шин захирал том зар мэдэгдэв. Бүх оюутнууд үнгүй топ зэрэглэлийн Кай болон Блүүд пил өгөхөөр болжээ. Бүх хүмүүс баярлаж хашгирав. Гэхдээ тэр даруй дараагийн аимшигтай мэдээг хэлв. 20 минутын дараа шинэхэн оюутнуудын тэмцээн эхэлнэ. Хоцорсон нэрийдүүгээ өөрөө баллаж байна гэсэн үг. Бүгд сандарч эхлэв. Фангч бас гайхаж өөрийнх нь найз Фу хүртэл одоо өрсөлдөгч боллоо гэдгийг ойлгодгоо. Тэд тренинг хаал руу эртэл үнэхээр том барилга байв. Багш тайлбарж өгөв. Эхний 4 давхар нь шинэхнүүдэд нээлттэй. Давхар бүр өөр төрлийн чадвар шалгана. Хамгийн гол нь чи хамгийн сүүлд нисэж үлдвэл давхар чинь чамайг ямар коллеж руу хуваарлахыг шийднэ. Гэхдээ нэг давхарт зөвхөн 400 хүн орно. Үүнээс илэрвэл кредитийн тал нь илүү алдагдана. Энэ бол жинхэнэ тэмцэл. Багш зөвхөн модон зэвсэг ашиглана гэж дуусгаж амжаагүй байтал хүүхдүүд бүгд дэлгүүрийн хямдал шиг гүн зогтов. Тавиур дээрх модон зэвсгүүдийг шууд дуусч хүүхдүүд бие биетэйгээ тулдаж эхэлнэ. Бүх зүйл эмх замбраагүй буюу Эос болж хувирлаа. Пин Фүрүү нэг хараад түрхэн баяртай гэж хэлээд гүйж эхлэв. Шат руу гарах гэж явхад нэг залуу түүнийг зогсоох гэж оролцсон ч Фанг Пин түүнийг хүрмэн дээр хөөс шиг л хялбархан дүлхээд өнгөрөв. Дараа нь 3 хөлөрсөн өөртөө хит итгэлтэй шинэ хүүхдүүд дайрсан ч Фанг тэдний дундуур салхи шиг өнгөрч гарч чаддаг. 2 дугаар давхарт гармагц Мо Академийн шилдэгүүдийн тухайн хүмүүсийн хэлдэг яриа үнэн биш юм шиг санагдав. Зарим хүүхдүүд нь модон зэвсгээ яахаа мэдэхгүй эргэлдүүл өстө учраа олохгүй байгаа мэд харагдана. Фанг намайг хэтэрхий айлгсан юм биш үү гэж дотроо бодов. Энэ үед шатан дээр мөнгөн үстэй нэгэн охин өрсөлдөгчөө жижигхэн ялаа шиг өшөглөж холдуулсан ч унахаас нь өмнө шууд барьж авав. Гэвч тэр залуу муухай зан гаргаж охиныг шатаар доош шидэхийг оролдлоо. Аз болж түүний найзууд нь амжиж бариа тэр залуугаас шууд өшөөгөө аван шал цэвэрлэх шиг болтол нь зохиж орхивоо. Өөр нэгэн газар Фу 4 хүнтэй туулдаж яг л хүн шиг хэлбэртэй трактор шиг дайрч байв. Харин хоёр нь арай хүчтэй тул түүнийг удаашруулж эхлэв. Тэгтэл нэг тарган хүүхэд Фугийн хөлнөөс нь тас наалдаж найз нь боломжийг ашиглан хүчтэй зөхөж Фугийн дайралтыг зогсоов. Гэтэл Кин хяналтын өрөөний гадна тайван алхаж хин төрүүлж 4-р давхарт хүрэхийг харахыг хүсэж байсан юм.
Гэвч аимшигтай төрхтэй нэгэн багш түүнийг ажиглаж байгааг мэдээд Кин хурдан бодож надад захирлын гарын үсэг хэрэгтэй гэж худлаа хэлв. Гэхдээ тэр аль хэдийн оройтсон байв. Түүний найз Жаал түүнээс түлчгсэн байлаа. Удалгүй охтын баг ирж хөвгүүдийг зүгээр л чанга ярьдаг боловч юу ч хийж чаддаггүй гэж шоолов. Илүү олон хүүхэд дээд давхарт гарч ирэх үед Кин, Фу, Фанг, Пинг хоёрыг оройтож ярьж байгааг бас илэглэлээ. Фу нэг дайрсан хүүхдийг унгаж чадсан ч Фанг Пинг орж ирмэгц орчин нэг л өөр болж Фанг тэр хүүхдүүдийг ёстой инээдтэй юм гэж шоолон бүгдэд сонсогдохоор чанга дуугаар жинд ирсэн чинь гоц авьяастай хүүхдүүд дүүрэн байдаг гэсэн. Гэтэл би зөвхөн мод барьсан сонин амьтдыг л харлаа гэж доромжилж хэлдэг. Хүмүүсийг гайхаад дуугай хураад шивнэж ярьж эхлэв. Фанг бүр камер руу хараад мо академи хүүхдүүд бол зүгээр л нэг хог юм биш үү дээ гэж хэлв. Үүнийг сонсоод чанга яригчаар хэрвээ хэн нэгэн Фанг Пинний 30 минутын дотор ялж чадвал 1 кредит авна. Харин Фангийн бүх кредитийг хураана гэж зарлалаа. Ингээд Фанг агнагч биш харин өөрөө агнагдах хүн болвоо. Фүүч найзаа орхиогүй шууд Фангийн хажуу зогсов. Тэд хамтдаа дайрагч болгоныг ялгаа шиг зохиж эхэлнэ. Гэхдээ тэднийг бахарлал удалгүй дуусав. Янг Ямаймен гэдэг ягаан үстэй өхөөрдөн охин Фанг руу гинэд маш хүчтэй дайрч харддаггүй хүчээр гаргав. Түүний цохилт яг л том машин мөргсөн мэт хүчтэй байлаа. Фанг арайхийн амьд гарч нэг хүнд тулгуур болгон ашиглан цохилтоос болтов. Фу надад хэсэг амралт хэрэгтэй хамгаалж бай гэж хашгирсан ч Фанг хариу хэлхийг өмнө гинэд алга болж хаашаа ч юм хурдан өсөрч одов. Фу амьд нь ор гэсэн ч Фанг гинэд ор сурггүй алга болов. Фу ганцаараа үлдэж олон хүүхдэд бүслэгдэж нөгөө талд нь Шүми хүүхдүүдийг удирдаж Шоу Шама хоёр Фангийг барина. Бид Фуг зайлуулна гэж тушаав. Ингээд Фанг Фу хоёр тишээс салгагдаж орхино. Фанг олон хүүхдээр бүслэгдсэн тэмцээр байлаа. Фу Шүмигийн багийнхан данд ялагдаж эхэлдэг. Фу ядраад унахад нэг охин түүний зохилтыг тухаараа даагаад түүний зохиж унгав. Хяналтын өрөөний багш нар Фангийг хараад гайхлаа. Тэр ямар ч овг гэр бүл багш шавийн түүхгийн мөртлөө маш чадварлаг байв. Нэг багш тэр Ви Жин Янгийн шав байна. Харин Жин Ян алдартай Чан сургасан байна гэж хэлв. Тулаан дуусах төгсөд Фу бараг ялагдах гэж байв. Харин Фанг нууцаар нэг юм уугаад хүчин нэмэгдэв. Тэр маш хурдан босонд багш нар балмагдаж орхино. Гэвч яг энэ үед цаг дуусч Фанг ялагч болов. Маргааш нь бүх хүүхэд нэртэй багш нар дээр очиж шав болох гэж Фанг бол хэд олон хүнтэй багш нарыг сонирхохгүй байлаа. Тэр нэг сонин нэртэй багш олж харав. Энэ нээлтийн өдөр муухай айшилж байсан тэр эмэгтэй байлаа. Тэр эмэгтэй Фангд чи намайг сонгохгүй бол угаасаа энэ сургууль чамайг хамгаалах хүн байхгүй. Чи найз Фу шиг баян биш. Жээлж шиг танилтай ч биш чи ганцаараа гэж хэлдэг. Фанг тэгвэл та яагаад тийм сайн багш гэж асуух тэр эмэгтэй инээмсэглэн. Би чамайг жинхэнэ хүчтэй болгож чадна гэж хэлдэг. Фанг карта өглөө. Танг Фон инээгээд түүний шав нарын тал нь төгсдгүй шүү дээ гэж анхааруулдаг. Гэхдээ тэр эмэгтэй Фангийн бүртгээд авчихлаа. Шүнюми ч мөн тэнд бүртгүүлв. Дараа нь Фу ирээд түүний нэрийг санав. Лу Фанг руу тэр бол хамгийн чанга аимшигтай багш нарын нэг байсан юм байлээ. Дараагийн өдөр Лав Фанг хичээл зааж эхлэв. Тэр Фангийн хөлийг дорн буюу эрч хүчний замууд сул байгааг хэлж өмнө нь 3 им тавиад уулгалаа. Тэр уусны дараа биеийн гал ассан мэд халууцсан агсан төвшөнд хүрч чадлаа. Фанг шагналыг шахмал нэхэхэд лүү энэ жихэр биш гэж уурлан загнаад өрөөнөөсөө хөв. Дараагийн өдөр лүү жинхэнэ тулааны нэг цохилтын нууцыг тайлбарлаад Фангийн өшгөл гэж хэлв. Фанг бүх хүчээрээ тэр модон сүрийг өшөглөхөд өөрийнх нь хугарах төгтөгөө. Лөө би хэлэхээ мартчих. Ийм цохилт хийхэд алав гутлах хэрэгтэй гэж гутлаа солих хэрэгтэй байсан байдаг. Фан унтсан хөлөө чирсээр завсрын газарт очив. Өвгөн унтаж байсан тул ширээгийн зохиж сэрээ. Фанг шинэ гутал нэхэхэд өвгөн ранкийн гутал бөөрч нь 2 шүдтэй хамт өгвөл сая таарна гэж тоглон хэлвэ. Фанг айсан царайтай гарахад өвгөн бүрч инээдтэйгээр ранк easy бол 2 бөөрөө өгвөл бас болно штэ гэж инээн хэллээ. Маш үнэтэй юмнууд гэсэн. Хэд хоногийн дараа Фанг Фу Сүү3 бэлтгэлийн клуб руу очтол том ах нар нь Фангийн дуудаж чи нэг хүнийг таньдаг болохоор чамаас өшөө авах гэж байна. Long Care гэдэг ах нь
Фангийг тулаан дуудсан тул Фанг зөвшөөргөө. Хан чи Жоан миний дүүг өвчтэй болон зоосон гэхэд Фанг нүдэн эргэлзэж за уйлаа дуулахаа бойл гэв. Ах гал шиг энерги асаагаад дайр. Фангийн өшгөлтөнд сул байв. Ахын зохил Фангийн гарыг хуглах шахна. Ахын өшгөлт яг хүрэх гэж байтал Фангийн толгойд лүүгийн сургаал орж ирлээ. Тэр хөлөөрөө хүч дамжуулан сураад агаарт хөнгөн хөвөх шиг болоод маш хурдан урагш өсөрч ахын цээж рүү хүчтэй өшөглөн ахыг шуудаа шидэж байгаа юм шиг л ялж орхив. Багш лөө нөгөө ахтай тухтай худлаа яриад байсан хүүг зөөлмж биш шуутхан загнав. Тэрээр түүний ах гэж хэлээд байсан хүн чинь угаасаа өөрөөсөө сул дорой хүүхдүүдээс хоолны мөнгө дээрэмдэг тийм таахаа нэгэн байсан гэдгийг илчлэн хэлдэг юм. Гэхдээ long care гэдэг хүү тайвширсангүй Фанг гэмтсэн байсан ч түүнийг өшөглөнө гэж сүрдүүллээ. Тэр үед Ван хаалгаар орж ирээд өөрийнхөө хэмжээтэй хүнтэй ноцолт гэж тайван хэлв. Орой хоол идэж байхад Фанг Вангаас яагаад яг цагтаа ирсэн юм бэ гэж асуув. Ванг үүнийг зүгээр л аз дохиож Сеньор Кингийн ачаар гэж хэлвэ. Тэгтэл Yi Yang нэг чухал мэдээ дуулгав. Тэрээр удахгүй болох National Freshman Exchange Competition-д 99 ширхэг Material Art School оролцож шилдэг нь их хэмжээний шагнал болох нөөцийг авахыг тайлбарлав. Фанг бэлтгэлээ эхлэх хэрэгтэй болжээ. Дараагийн өдөр бүх менторууд хуралдаа энэ удаагийн тэмцээн Мо University дээр болно. Ялагчийн сургуульд жилдээ авах нөөц 20% нэмэгдүүлэх боломжтой байв. Тангог энэ жилийн шинэ оюутан буюу фрешмэнүүд сургууль төлөөлнө гэдгийг зарлав. Лүү багш харамсан ялахыг хүсв. Vice Principal Вэшин өөрөө оролцов гэж хөгжилтэй нь хэлтэл Танг эхнээс нь таслан манай 3 дугаар зэрэглэлийн оюутнууд Ванг байнга ялаад бид бүр инээдэн босон. Одоо нэр төрөө сэргээх цаг гэж хэлдэгэ. Тэр 10 шинэ оюутан 1 сарын дотор Peak First Tier төвшөнд хүрэхгүй бол зэвсэг авч явхаасаа ч илүү ичхүүр үүрнэ гэж сануулва. Тиймээс бэлтгэл шууд эхэлсэн юм. Тэдэнд Elite Rebel Warriors-ыг агнах даалгаврыг өгдөгөө. Нэг бүр нь 30 кредит даалгавар дуусахад бүгд шин зэвсэгтэй боллоо. Фанг нэг сэлэм авангуудаа далбаа мэд савчиж эхэлдэг. Гэтэл Лүү багш гарч ирээд чи ингэж бүдүүлгээр бэлтгэл хийдэггүй гэж зэмлээд Governor Jang бүтээсэн Blood Burst Blade хэмээх урлагийн бичвэр өгч зөв бэлтгэлийг турш гэж хэлдэг. Цаг өнгөрч том тэмцээний өдөр ирдэг. Хост нь Тэнгэрээс Супер Баатрын Prisoner бууж ирээд өөрийгөө Лүү Хорон гэж танилцууллаа. Энд бой бандын концерт биш хашгиралтгүй тайван үзээрэй гэж тоглоом хийдэг. Ванг Пингийн ихч хүртэл аним үзэж байгаа мэт чанга дэмжиж байлаа. Мөн алдартай тарган ютубер Day Low иж би амиа эрсдэлд оруулж байж дүрс бичдэг гэж худлаа ярьсаар байдаг. Тэмцээн эхлэв. Тим капитанууд дуудлаа. Хост өнгийн бөмбөгөөрөө суглааг хэрхэн явагдгийг үзүүлдэг. Улаан өмсгөлтэй Жиндүү Martial Arts School-ийн тэдний ахлагч нь үндэсний авраг Хансу дараа нь ногоон шар багуудын ирв. Эцэст нь Мо University-ийн зэнгэр багийнхан танилцуулва. Ванг Пингийн хинч мэддгүй шинхэн гэж ер нь бол шоолж хошигнож ярьцгаадаг. Цуглаа эхлэхэд аз дуусахад Мо University Blue Team 2 дугаар раундад Yellow Teamтэй таарна гэж гарлаа. Эхний тоглолт Red Team болох Green Team-ийн ахлагч Ханоку ба Сан нарын хооронд эхэллээ. Сан хүчтэй дайралт хийсээр Ханокуг бараг хөдлөсөнгүй. Сан дахин ганган чадвараа ашигласан ч Ханокугийн амархан зайлаад Void Stains ашиглан сөргөв. Сөрсөн дайралтаар хурд улам ширүүлсэн Ханоку өөрийн алдар Rising Sun техникээ бэлдэж байлаа. Ханоку комбо гэж дуусгадаг хүчтэй хийсэн ч Сан түүнийг ялаа үргэж байгаа юм шиг амархан зогсоолоо. Дараа нь Ханоку Ghost Footwork-ийг идэвхжүүлэн нэг хоромд Саны өмнө байсан бол дараагийн хоромд ард нь гарч ирээд хүчтэй зөхөлт өглөө. Сан өвдсөн ч бууж өгсөнгүй. Тэр Ханокугийн Спэринг атгаад өөрөөс нь тэмцэх гэж оролдлоо. Гэвч Ханоку түүнийг эргүүлээд зохиноо гэлтэй амархан унаглаа. Сан бууж өгч эхний раунд дуустдаг. Дахад Кинг Жуан руу хөөрхөн инээмсэглээд Фанг Пингийн эхний тулаанд давхгүй дээ гэж шоолов. Төр завсарсны дараа хост тайзан дээр гарч 2 дугаар тоглолт эхэлнэ гэж зарлаа. Фанг Пин гарахаас өмнө Юн гүйгээд ирж уйлж битгий ороо гэж гуйж гарав. Харин Фанг Пинг тайван би бол тулаанч гэж хэлээд тулааны талбар руу алхан явлаа. Фанг Пинний тулааны дэлхий даяар гарч байлаа. Аав нь хүртэл чөлөө авч хүүхдийнхээ тулааныг үзэж
байжээ. Хост Фан Пингийн картн дээр Leon Rover гэж бичин finishing movie хараад хэсэг гайхав. Энэ бол жирийн биш баг домгийн Yellow Team-ийн Jangwal Fang-ийн шоолж чи энийг хэрэглэж чаддаг юм уу гэж асуув. Фан Пин инээгээд би одоо Power цэнэглэж байна. Битгий саад болоод вэ гэж хэлдэгэ. Жан Фангийн зогсолт байрлал бүхнийг шинжин алдаа хайв. Гэтэл нэг л сонин хитрхи эвгүй санагдаж эхлэв. Гэнэт Фанкийн зориуд зэвсгээ унган Жанг сандраган хамгаалалт авлаа. Гэтэл Фанк зүгээр л тоглоод байрлалаас ол Жангийн тоглоомыг NPC шиг л болгочих. Ууралсан Жанг агаарт үсрэн Thunder Strike хийв. Гэвч Фанкийн цэвэрхэн зогсож энэ бүхнийг өрчлөн бүтээсэн зан гэдгийг харууллаа. Дараа нь Фанкийн зэвсгээ хоёр хэсэг болгон салган дотор нь нуусан Phoenix Knife гаргаж ирээд Жангийн айсандаа залгин чихээ чимхэв. Фанкийн хүчээ төвлөрүүлэн шин сурсан болох Blood Burst физикийн шууд онов. Жангийн зэвсэг хагарч Жан бүхэлдсэн хүүхэлтэй шиг хол нислээ. Тоглолт нүд нэрмхийн зур дуусан Фанкийн бүр өрсөлдөгчөө өргөөд босгож өгөв. Yellow Team баг зэрэг зориг орон Фанкийн одоо гарахгүй байлгүй гэж найдахад хост үргэлжлүүлэн хүү гэж асуув. Фанкийн 50 гэлээ. Yellow багийн болон Жанийн уушлахгүй. Капитан чи сайн хийсэн. Фанкийн аль хэдийн нууцаа харуулсан дахиж тийм юм хийхгүй гэж тайвшрууллаа. Гэтэл Фанкийн хоёр энерги пил чихэр идэж байгаа юм шиг залгилдаа. Бүгд зүгээр л жүжиглэж байна гэж бодов. Гэхдээ хост микрофоноо орилж Фанкийн энерги бүрэн сэргэж бүр өсчихлөө гэж зарладаг. Тэнгэр дэх гранд мастеруудын хурим дээрх игч нар шиг шивнэлдэн хоорондоо хов зөөцөж байлаа. Энэ хүү ямар аимшигтай бие организмтэй юм бэ? Имийг ингэж хурдан шингээн гэж дотроо гайхширч байлаа. Уг нь багийн хүн гэж чаддаггүй юм шиг байна. Ялагдсан багийн капитал 2 дахь файт болох Чен доогуур зөхөв. Хамгийн өвддөг газар нь гэж тушаав. 2 дугаар раунд эхэлмэгт Чен мэдж хэлэлгүй шууд дайрлаа. Эхэндээ давуу харагддагч Фанг Пин хурдан хоёр шаттай өшөглөлт хийж Шин Жанг цамхаг шиг унгав. Дараагийн ялалт 2 дараасан хожил. Хост Фанг Пингээс амарч солигдох уу гэж асуухад Фанг Пин дахиад тайван би үргэлжлүүлнэ гэж хэлдэгэ. Yellow баг айдас тавтлаа. Тэдний капитал YB энэ залуу дутуу үнэлсэн байна гэж ойлгодог. YB шууд талбай руу өсрөн орж дайралтаа эхлүүлв. Фанг Пин би пилээ ууж амжаагүй штэ гэж гомдлов. Тулаан ихсэн байлаа. Гэтэл Фанкийн итгэмээргүй зүйл хийв. Void Standing State-д орж агаарт хөв. Багийнхан чүртлэг гайхав. VIP-гийн зочд энэ хизээ сурсан юм бэ гэж алмаар нь шоконд орж бүгд гайхширсан бололтой. Газарт буугаад Фанкийн энэ бол амархан ялалт гэж хэлв. Тэд VIP-тэй маш хурдан эргэлдэж хөдөлгөөнөөрөө тулдав. Арены бүхэл дэгдэг тоглоом шиг болгож орхив. VIP Power идэвхжүүлж хувцаа тас хувааж булчин харагдангуудаа хүмүүст баярлаж орилдно. Хүмүүсийн цус хөөрсөн бололтой. Фанг Пин түүнийг зогсоох гэж оролцсон ч YB үл тоов. Тэдний тулаан гой таяр дээр болж хувирлаа. Фанг Пин цэнхэр өнгийн Phoenix шиг харагдаж YB сүрлэг Leon болсон мэт байв. Цохилт бүр тэднийг утасны батарей дуусч байгаа юм шиг л сувлруулж байлаа. YB ихч зургатаа хараад хумсаа хазаад дэмжиж суулаа. Сүүлийн цохилт бол домогт дүлдэх тулаан байв. Хоёрын гарын хүч шууд мөргөлдөн чимээгүй боллоо. Тоос арилахад Фанг Пин зогсож байв. YB-гийн аль хэзээ цус нь тэг болжээ. Тэр 3 дахь ялалтаа дараалан авлаа. Фанг Пин ч баг мангас жүтгэр юм шүү дээ. Маргаашийн хуваар шинжлэгдэн Jinwoo Red Team Могийн багтай тоглохоор болов. Locker room-д Фанг Пиний тангаас яагаад чи орохгүй байгаа юм бэ гэж асуугаад танг зөвхөн 5 хүн орно. Би бүх нууцаа хэрэгэлсэн. Одоо бусдыг гаргах цаг гэж хэлдэгэ. Багийнхан болон Red Team-ийг шоосон ч танк тэсэлгүй та нар тэднийг жинхэнэ хүчийг хараагүй гэж загнав. Lady Introctus-ийн түүнийг дэмжин Могийн багч бас нууцтай гэж хэлдэгэ. Эцэст нь тэдвэрийг Фанг Пинийг даалгаж Фанг Интрокутийн саналыг нь зөвшөөрдөө. Ингээд 5 баатар сонгогдов. Фанги Пингийн нэг гинэт даалга босон ч эгчин дайснууд нь гайхва. Фүү шүүмич чи одоо хаан шүү тах гэж байгаа шүү дээ. Лежендний Dragon Arts шүү гэж зоригжуулж байлаа. Гэтэл тоглолт эхлэхийн өмнө Фанг Пин 50 алхан ирээд зүгээр дайралт хий. Би ялна. Дарамт надад хэрэггүй гэж зөрөгтэй нарахгүй хэлдэгэ. Сөөмийн нэгэн тулаан Шижүү гэдэг Jinwoo багийн хүчтэй тулаанчтай туллаа. Шүүжийн өмнө нь 6 удаа дараалж ясан учраас хүмүүсийг түүнийг маш хүчтэй гэж мэддэг байдаг. Тэд эдэлдгээр мэхийн слот тулдаж эхлэв.
Шүүжи маш хурдан жадтай дайрч Сүми гараараа хаах гэж оролцсон ч хаалтыг зөхиөлөн хол шидэгдлээ. Гэхдээ Сүми бууж өгөөгүй. Шүүжи 5 удаагийн хүчтэй зохилтыг хадгалсан байсан гэж ахлагч нь хэлв. Шүүжи дахин дайрч Сүми 2 удаа хүчтэй зохилоо. Яс нь хугарч байгаа мэт дуу гарсан Сүми дэссээр байв. 3 дахь зохилт нь бүрч илүү гэмтээж байсан юм. Сүми бардан байлаа. Эцэстэн дээр яг Наруто ба Сасуке шиг ширүүн тултлаа. Сүми гайхалтай нэг өшөглөлтөөр Шүүжиг өвдгөөр нь өшөглөн яллаа. Бүх ирчүүд эвгүйрхэн шимнэлдэн. Сүми ялсан ч 3 сар эмчлүүлэх хэрэгтэй болов. Фампийн уурлаж болгоомжтой тоглох нь зөв эсэх талаар эргэлзэх болов. Харин Фүү галтай шинжтэйгээ дараагийн тулаанд орлоо. Фүү шүүтэй тулдаг үе шүү араас нь дайрах гэж оролцсон ч Фүү мэдэн эргэн зохилт өгөв. Шүү том хүчээр Фүүг зохиж Фүү цусаар ханиалгав. Фүү гэр бүлийнхэн дараагийн Суман Спер гэх арга техникийг ашиглан жад шидсэн ч Шүү түүний тоглоом шиг түлхээд жад нь үзэгчдийн дунд нисвэ. Гэсэн ч Фүү овжин байж нэг сайхан цохилт хийж хідэн шүдийг нь хугаж хайнаа. Шүү сүулт нь хүчтэй цохилт өгч түүнийг унгав. Фүү тайзнаас догголон бууж хөгжилтэй үг хэлсэн ч багийнх нь нэх инээдгүй. Дараагийнх нь Шаан байлаа. Тэр зэвсэггүй орж ирж Шүүч мөн зэвсгээ хайж гараараа тулдах болов. Шаан зохих үед Шүү гардаж авдна. Шаан өшөглөхөд Шүүгийн хөл нь хад шиг хөдөлсөнгүй. Шаан хүчтэй толгой мөргөлт хийж хоёулангийн дөргөв. Тэд хурдан сонирхолтой цохилтуудыг солилцсон дараалан хийдэг. Шүү түүний мөрөнд нь хатгсан ч Шаан дахин толгоогоороо мөргөж ухарж буцсангүй. Дараагийнх нь Жимбу тулаанч Жайлатай тулдахад Жайла бүх чадлаараа оролцсон ч өрсөлдөгч нь түүний бүх дайралтыг нь амархан бултаад Жайлыг дорхноо унгав. Тэр тулаанч нь Фампингийн хамгийн сүүлийн багийн гишүүнч амархан унгалаа. Ингээд Мо багийн финалд хүрэх мөрөөдлийг нурав. Гэхдээ энэ ялалт нь Фампиг улам зоригжууллаа. Тэр Заку, Шо, Кай хоёртой гурвалжин байрлалаар зогсож ухаалаг гараг хэрэглэн Во University Alliance-ийг ялж дахин нэг боломжийг авч чадсан юм. Фампийн багийнхаа ихэнх нь тулаан шархтаж эмнэлгийн орон дээр хэвтэж байлаа. Тэр үед Леон Кэд ирж бүгдийн урам зоригийн үг хэлж эхлэв. Тэр Фампийн багийнхны дахин гал цогтой болохыг урамшуулж гарна. Фампийн үүнийг сайн хийсэн юм. Мо болон Жимбу хоёрын тулаан интернетээр дэлгэрч хүмүүс хэн нь илүү гэж маргалдаж байв. Мо багийнхаа дэмжлэг унаад яг л крипто унаж байгаа мэт боллоо. Дараа нь эхний тулаанд оролцох хүмүүс зарлагдав. Жин Лилэ болон Жан. Тэд боксing аврагууд шиг итгэлтэй алхаж орж ирэв. Доорх танилцуулга дуусмаг Жин Лила дайрч Жан бэлдэн хамгааллаа. Гэхдээ Жин гинт чалнаас гулган чиглэлээ өөрчлөн ард талаас нь дайрсан нь үнэхээр хурдан байдаг. Жан цус алдсан сүүлийн хүчээ гаргаж тултаад эргүүлж чадсан. Жинвиг багт анхны ялалтыг авчиж чаддаг. Жин дараагийн раундд үлдэв. Тэр их бардам харагдана. Дараа нь Чин Янчин орж ирэхэд тэр Жинийг чи энэ удаа амарч байсан дээр гэж анхааруулсан юм. Жин түүний сул охин гэж бодлоо. Гэхдээ энэ том алдаа байв. Жинийг хүчтэй зохилтоор Жэнфэнийг бараг унгах шахлаа. Гэтэл гинэ Чин уусан ирч хүчний юм нь үйлчилж эхэлж тэр шувуу шиг дахин босч ирэв. Харин Жин ядран унсан тул Чин ялах боломжтой болдог. Оноо тэнцсэн тул дараагийнх нь Фампин Венчиний тайзанд гарч зодоон шиг хурдан цохилт өглөө. Янги энэ удаа өөрийнхөө жинхэнэ хүч болох 18 линк кик гэх техникийг ашиглав. Хурдан хүчтэй өшгөлтүүд нь Фампинийг бодлуулсан ч Фампин түүний хөлийг барьж аваад газар шидэв. Дараа нь Фампин Донг Фанг овгийн нуус техникийг ашиглан үзэгчдэд Янги аюултай гэдгийг ойлгууллаа. Түүнийг ялагдах гэж байтал Фампин гинэд орж ирэн цохилтыг хааж раундыг бууж өгч түүнийг аварлаа. Янгийн хамгаалсныхаа дараа Фампиныг нөгөө Фампин шууд ялж бүр шоолж байв. Эцэст нь финалд багийн ахлагч хоорондоо тулдахаар боллоо. Хансу урагш алхаж маш хурц тулаан эхлэв. Фампин дахин Блүүд Борскийг хүчээ гаргасан. Хан үүнийг дунд агаарт нь зогсоож давуу талаа авдаг. Хан давмгайлахад тайлбарлагч их ярьж ихсэн ч Фампин түүнийг шууд дуугүй болгож өөрөө сул биш гэдгийг харуулдаг. Фампин зэвсгээ хоёр хэсэг болгон хугааж давтлах үед хан түүнийг хөдөлгөөнийг нь өөрчлөн мэдэх Фампинийг шахтуулсан цэвэр цохилт хийв. Фампин 54 хэсгэж им ууж байгаа мэт харагдав. Фампин тулааны үе жинхэнэ юм уугаагүй харин нууцаар өөрийнхөө системээ ашиглан хүчээ сэргээж байв. Энэ үед эмнэлэг дээр Синер Ван болон Чин хоёр болттой хэвтэж ийм их хүч
сэргийх юм дэлхий дээр байхгүй дээ гэж тоглоом шоглолцоож ямар нэгэн шижигтэй зүйл болоод байгааг нь сайн нэг анзаарч ойлгодог. Арнандын иргэн очвол хан хүчээ нэмээд Ван Пингийн маш олон удаа зохин газар зохиж өгнө. Ван Пин хөдөлгөөнгийн хэвтээ тоглоомын хүүхэлдээшээ харагдаг. Бүгд түүнийг ялагдлаа гэж бодсон мөчид ногоовтор цэнхэр гэрэл Ван Пинийг бүрхэж тэр өөрийгөө системийн хөшөөнөөс өмнө хөвж байгаагаа мэдэрнэ. Тэндээс тэр хэрхэн тулалдааныг эргүүлэхээ бодож олсон юм. Дараа нь Ван Пин бүрэн сэргэхэд дахин тэмцэхэд үзэгчид түүний амьдралд сэргээдэг ич эдийн юм уусан мэт харав. Хан түүний хуучин галзуу техник гэж одоо болохгүй шүү. Анхааруулсан ч Ван Пин хуучин арга хэрэггүй байлаа. Ван Пин шин дайралт болох Tiger Break дээр армийг ашиглан дараалан олон хүчтэй зохиолт хийж ханыг эцэст нь ялж чаддаг. Ингээд 3 өдрийн урт тэмцээн өндөрлөж Ван Пиний баг том байр 1-р байранд орж олон шагналтай нутаг буцлаа. Хөтлөх шинэ жилийн дараа дахин тоглолт болно гэж зарлав. Энэ бүхний дараа Ван Пин нэг зүйлийг маш сайн ойлгосон юм. Хизээж өрсөлдөгчөө дутуу үнэлж болохгүй гэдгийг. Тиймээс тэр системээ найдахгүй өөрөө хичээнгүйлэн бэлтгэл хийж эхэлдэг. Оройн Ван Пин дүүтэйгээ болон дотор байрныхаа найзуудтай хамт гэрийн зүг алхлаа. Тэр инээлдэж одоо Ван Пинтэй зэрэгцхийн тулд бүгд илүү хичээж хэрэгтэй болжээ гэж ярьцгаана. Замд Ван Пин хуурсан тарган 8-аачин залуу байж амлснаа биелүүлээгүй учраас ашиг орлогоосоо надад төл гэж шаардв. Тэр залуу айж ойлгох шахаад зугтлаа. Удалгүй бусад найзууд нь тэдэнтэй нийлэн нэг нь би бүрэн идэвхрлээ дахин тулдахад бэлэн гэж сайхан ярив. Ван Вэлэн бүр шинэ хичээлийн жил эхлэхээс 2 дугаар зэрэгт хүрээгүй хинч бай гээшүү гэж тоглоом хийсэн тул бүх хүн Янг руу хачин харцгаалаа. Инээлдэн салцгаасан Ван Пин галт тэргэн цуулаа. Явах зам дүүн Ван Пинийг яагаад ердөө 6 дугаар байранд орсныг нь гайхав. Гэхдээ Ван Пин имнээгээд жинхэнэ үннийг хэллээ. Тэр нууцаар хяналтын өрөөнд орж үзэхэд өөрөө үнэндээ 2 дугаар байранд байсан гин. Ангийнх нь гайхаж баярлав. Ван Пинг одоо болтол битгий яриараа гэж хэлв. Нэг нөхөр чи удахгүй Вангийг гүйцэхэндээ гэж хэлэх. Гэхэд Ван Пин эсэргээрээ Ван чинь аль хэдийн 4 дугаар зэрэг рүү орчихсон байгаа гэж хэллээ. Ингээд түүний өрсөлдөх хүсэл дахин аслаа. Гэрлэн чимэглэлтэй 50 хотын гудамжаар алхахад Ван Пин сайхан дулаахан мэдрэмж төрөв. Хүүхдүүд түүнээс гарын үсэг хүртэл хүсч тэр баяртайгаар өглөө тэр алдартай болжээ. Эцэст нь ээж нь аавтайгаа уулзч тэднийг баярын нулимстай өдөр өнгөрдөгөө. Дараагийн өглөө Ван салхинд гарч явхад түүний өмнө Ван Пин барьчилсан агент таарав. Тэр инээшлэн хангийг ялж тэмцээнд ноёрсон тулд хот чамд бэлэг болгож чинь дүүгийн чинь сурдаг баян хороололд нэгэн студ байр өгөхөөр шийдсэн гэж хэлдэг. Ван Пин хэлэх үггүй болов тэр дараа Ванг залгаж яагаад өөрийгөө шагналаа авахгүй байгаа юм бэ гэж асуув. Гэтэл Ван надад хэрэггүй чи тэр байрыг сайн ашигла гэр бүлээж түгнүүлээд ав гэж тайван хэллээ. Ван Пин түүний хоолнд өрий гэсэн ч Ванг ажилтай байсан учраас дараа уулзахаар болов. Удалгүй Ван Пин гэр бүлтэйгээ хамт тансаг Гуан класс байр руу нүүж орноо. Ван Пин болон түүний найзууд нь тайван сайхан сууж байлаа. Шинэ жил өнгөрөөд удаагүй байхад Ван Пин 2 дугаар зэрэгт хүрсэн гэж хэлэхэд бүгд их гайхав. Тэгээд удаан уулзаагүй найз нь түүний Намбу руу ирсэн тулд Ван Пин найзуудтайгаа хамт явхаар болов. Тэд очиод Намбу ямар цэвэрхэн үзэсгэлэнтэй газар болохыг хараад биширлээ. Октод хүртэл энд их тайван сайхан юм гэж ярьцгаав. Тэгвэл тэдний ертөнцид тайван үе удаан үргэлжлээгүй юм. Гэнэт нэг дуу шуу ихтэй хүүхэд орж ирээд муухай үг хэлээд үмэн дэгдээ. Удалгүй Вэй орж ирэхэд Ван Пин нарийн Нанжин Ву University тавтаа морилно гэж хэлв. Тэр Ван Пингаас 2 дугаар түвшинд хүрсэн үү гэж асуухад төвчлөлтэй сануулга хэллээ. Ван Пингаас Намбугийн хүүхдүүд жаахан сэргээж өгөөч гэж хүссэн юм. Ван хүртэл манай хүүхдүүдэд хэд зөөлөн болсон гэд багуудын хооронд нь 2 дугаар түвшингийн жижиг тэмцээн хий гэж хэлдэг. Ван Пин эхэндээ зөвшөөрөхгүй байсан ч найзууд нь аль хэдийнэ догдлоод эхэлчихсэн байв. Тэгээд Ван ялагчдад сайхан шагнал өгөх ойр амлсан тул Ван Пин зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог юм а. Бэлтгэлийн тулд Ван Пин багш болох Танг руу залгаад 2 дугаар түвшний олон эм өгөөч гэж гуйв. Танг эхлээд уурсан ч эцэст нь 1-р түвшний эмнүүд болон 5 шиг 2 дугаар түвшний эм явуулахаар болов. Нөгөө талд Ван сургуулийн захиралтайгаа ярьж хэрвээ манайхан ялагдвал сурахаар олигтой хийдэггүй 90%-ийг нь хасъя гэсэн амар санал гаргав. Захирал хүмүүс гайхамар зүйл болгож бараг хэлэх үггүй шөрвөө. Ингээд дүрм тодорхой боллоо. Ялагч үлдэн ялагдагч гарна. Эцэст нь үлдсэн нэг нь авраг.
Эхний тулаан Чин Пингван гарч ирж Мо багийн авьяастай сурагч Жайлатай тулдаг. Гэхдээ Жайла түүнийг шууд хэлбархан ялчихна. Дараа нь Фанг Пинг дараагийн тулаанд орлоо. Нан Вугийн хүүхдүүд түүний хурдан төвшин агсанд үнэхээр гайхаж байдаг. Түүний өрсөлдөгч нь Лю Лянка нэртэй охин байв. Фанг Пинг түүний нэрийг хөгжилтэй байдлаар муутсан навчаас илүү үнэртэй юм шиг нэртэй юм гэж тоглоом хийдэл Lia Лянка их уралдаг. Тэр дайраад ихсэн чинь Фанг Пинг амархан бултаж байлаа. Охин түүнийг айгаа зогтож байна гэж шоолоход Фанг Пинг нэгхэн хөдөлгөөнөөр түүнийг тайзнаас хөндөй шидээд ялчихдаг. Дараагийн өрсөлдөгч нь гоё үстэй нэгэн хүү байлаа. Гэхдээ Фанг Пинг түүнийг сул доройнуудын нэрийг нь би цээжилдгүй гэд яг шууд дуусгачих. Гэтэл дараагийн нэг шинэ хүүхэд гарч ирлээ. Тэр улаан дүл шиг галтай байсан бөгөөд Фанг Пинг түүнийг жинхэнэ тулдаан болох гэж байгаагаа ойлгов. Тиймээс Фанг Пинг зэвсгээ хэрэглэхгүй гараараа тулдахаар шийдэв. Түүний зохилт бүр гар нь цус гарч эхэлсэн юм. Операшн маш хүчтэй байсан тул Фанг Пинг хідэн цохилт хийсэн ч бараг хөдөлсөнгүй. Энэ удаа энгийн байдлаараа тулдаад дийлэхгүйгээ Фанг Пинг ойлгодог. Операшн нэг галтай адуу шиг дайрах техник хэрэглэсэнд Фанг Пинг булан руу шахав. Фанг Пинг хүчтэй зохиулж газар унсан ч босоод дахин дайрваа. Гэхдээ операшн түүнийг гизэнд нь зохиж Фанг бүр өвдөөд бүхий өгөө. Цаашдаа Фанг Пинг бүх хүчээ ашиглан улам түрэмгий дайрлаа. Тэр хоёр бие биеэ мөргөлдөн хүчтэй зохиолж үзэгчдийг шуугуулцгаав. Энерги нь дуусаж ирсэн ч Фанг Пинг зэрлэг хүн шиг толгоогоо хэд хэдэн удаа мөргөж операшныг ялж чаддаг. Дараа нь амьсгаацаар үзэгчд хандан дараагийнх нь хинбэ гэж хашгирлаа. Тэгтэл Вэй орж ирэн Фанг Пингийг одоо болно гэж хэлв. Тэр үзэгчдийн аимхай байгааг нь зэмлэж нэр төрөөс эргээхийн тулд хүчтэй болоорой гэж урам өглөө. Энэ Вангийн хүссэн шиг олон оюутны зэргийг бадраадаг. Маргааш нь Фанг багш Лоугийн дуудснаар сургалтын төв рүү очлоо. Тэнд Кинг хоёр хүүхдийг амархан дийлж байв. Нэгийг нь газар мөргүүлж нөгөөгөөр нь дээш шидчихлээ. Фанг Пингтэй ойролцоо чадвартай нэг NPC шиг Кинг гэх сорилт тавьсан ч Кинг гуйруу нөшөглөөд тоохгүй зогсноо. Фанг Пингтэй тулдахгүй гэж асуухад багш Лоу уурлан Кинийг ханан зохин сургуулийн эд зүйлсийг эвдэж болохгүй гэж зэмлэв. Дараа нь Фанг Пингийг дагаад яв гэж хэлдэг. Тэр Фанг Пингийн 3 дугаар зэрэгт хүрэхийн тулд биеийнхээ бүх хэсгийг маш сайн бэхжүүлэх хэрэгтэй гэж тайлбарладаг. Сургалтын өрөөнд орохоос өмнө Фанг Пинг нэг дүнсгэр админ бүх оноог нь авчихв. Гэхдээ Фанг Пинг бууж өгөлгүй өрөөнд орж сууж анхаарлаа төвлөрүүллээ. Түүний эрчим огцон буурч биеэс нь аимшигтай хүч гарч эхэлвэ. Нүд нь гэрэлтэж багш Лоу энэ хүү ирээдүйд жинхэнэ мастер болох юм биш үү биздээ гэж баярлан гайхнаа. Гэнэт Фанг Пингийн доторх сувг нэгдэн тэр шууд агсан төвшөнд очлоо. Фанг баярлан сайхан юм өгөөч гэхэлөө битгий горд гэж хэлдэг. Ахтайм энэ хооронд Голден Гейсийг санаа зовж эхэллээ. Би болон бусад хүчтэй нууц даалгавраасаа босч ирээгүй байв. Захирал бүх 2 дугаар зэрэгтэй дайштыг илгээж хүн төрлөختнийг амар амгалан аюулд орж болцсошгүйг анхааруулж хэлнэ. Сүүлд Фанг Пинг газар доорх анги руугаа явхад Янги гүйж ирээд багшаа би харсан уу гэж асуув. Тэр үед хэн нэгэн амьд үлдгэсэд өмнө нь хаалгаар ирлээ гэж хэлдэг. Хоёр машин ирж сувилагчид шархтай хүмүүсийг буулгаж байв. Бүгд маш чимээгүй Янги багшаа гэж баярлан хараа түүний зүүн гар тасарсан байхыг олж харав. Цамцсан цуснд будагджээ. Дараа нь Голден Гейси болон бусад өндөр зэрэгтэй багш нар тэнгэрээс бууж ирлээ. Голден Гейси гунигтай царайтай байлаа. Тэр уур амьсгалаа зөөлөвлөх гэж та нар амьд ирсэн өөрөө ялалч үдэ гэж хэлдэг. Би багш нарынхаа сургалтыг Лоуд хүлээлгэн өглөө. Янги үүнийг хараад уйлах шахав. Тэр багш нь өөрийг нь орхисон юм болов уу гэж асуулаа. Зөөлнөд тайлбарлав. Би маш хүнд бэрцсэн 2-3 жилдээ идэхгүй, эмнэлгээс салахгүй гэж хэлдэг. Гэтэл машин дээрээс өөр нэгэн дайчин бууж ирээд маш муу мэдээ хэллээ. Лейнсвейн газар доорх цэргүүд бостог гаргасан бөгөөд 6 хүчтэй дайчин амиа алджээ. Голден Гейси тэдэнд зохих ёсоор нь оршуулга хийж гэр бүлд нь туслана гэж амладаг. Фанг Пинг үүнийг хараад маш их гайхав. Газар доорх энэ ажил ийм аюултай гэдэг тэр огт төсөөлөөгүй байсан юм. Тэнд яг юу нуугдаж байгаа юм болоо гэж дотроо бодов. Өглөө болоод бүх сурагчид баатруудын хүндэтгэл үзүүлэн цугларлаа. Тэд буушны өмнө тохоогоо өргөн ёсолж хүмүүс уйлж эхлэв. Тэр өдөр шинэ багш нь газар доорх агуйн тухай бүхнийг зааж эхэлдэг юм. Тэр ярьсан юм.
Эхний хаалга 800 жилийн өмнөх нэг аимшигтай газар хөдлөлтийн үеэр Исвшүн нэгдсэн юм. Газар хуваагдан маш хүчтэй амьтан дэлхий рүү гарч ирсэн юм. Тэд заримдаа 9-р зэргийн дайчдаас ч хүчтэй байсан. Фанк Пин тэгвэл бид яагаад отгош ороод бүгдийг нь дуусгachж болдгүй юм бэ гэж багшаас асуухад багш нь хязгаарладаг хаалгад маш цуцаан түүнийг эвдэхэд аимшигтай их хүч хэрэгтэй гэв. Тэгвэл хаалт сүүлийн олон зуун жил суларч байгаа. Одоо нийт 22 хаалга байдаг. Өөр хоорондоо холбоогүй бөгөөд ховрон л дотроо маш их баялагтай. Гэхдээ аимшигтай нэг үннийг хэлв. Газар доорх амьтад хүмүүсээс олон хичээл дуусны дараа Фанк Пин Лүүгийн дэргэд очин Ягигийн шав болгох авахыг хүсв. Лүү хэсэг бодсны дараа зөвшөөрдөгөө. Дараа нь Лүү би эрүүл мэнд муудсан тулд амарч байх хэрэгтэй гэж хэлв. Би явсны дараа Лүү Янги руу хараад чи их сул дорой юмаа гэж муухай хатуу үг хэлдэгэ. Фанк Пин шууд Янгигийн өмгөөлж тэр тийм хүн биш гэж хамгаалан өмөрч хэлдэгэ. Лүү сэдвийг нь Фанк Пин руу эргүүлж чи ягаад ердөө 6 зоосл бие сайжруулсан юм бэ гэж асуув. Фанк Пин шууд жүжиглэн нулимс унгаж манай гэр бол хөгшин сул би зоосоо хадгалахгүй бол өсөөд өвчин гэж уртай аргагүй хэлдэгэ. Ягаад ч юм шалгалтын амжилттай лоо үрдэж Фанк Пин хэрэгтэй зүйлс болгон нэг нууц судар өглөө. Тэр Фанк Пин өмнөд хэсгийн хаалга дээр очиод газар доороос гарч ирэх цагаан өстэй өвгөнд энэ судрыг өг. Бас түүнд нэг үг дамжуул миний охин түүний хайрласаар байгаа. Тиймээс түүнээс битгий холдоорой гэж. Фанк Пин баярсандаа лотерей хоцсон хүн шиг л тогтол шууд сургуулийн дэлгүүр рүү гүйдэгэ. Тэр намайг хараач 1000 гаруй кредиттэй хүн шүү би гэж өнгөрч орилж байлаа. Надад 3 дугаар зэрэглэлийн хамгийн сайн Vitality P-л өг гэж бардам хэлдэг. Дэлгүүрийн эзэн гайхаж лөө чамд энэ олон кредитийг өгсөн байлгүй дээ. Чи яг юу хийсэн юм бэ гэж асуулаа. Фанк Пин ухаантай юм шиг инээмсэглэн судрыг өгөв. Гэтэл хөгшин хүн судрыг уншихад царай нь барав. Тэр аяархан энд дурдсан хүн бол миний багш бас миний дайсан гэж хэлдэг. Мистери фигур нь мод байгуугаас ирсэн маш хүчтэй дайчин байлаа. Фанк Пин үл ойлгогдсон айдас давтна. Тэр хидэрхий оройтж өөрийгөө занганд орсон гэдгээ сайн нэг ойлголоо. Тэр орой Фанк Пин найзуудтайгаа нуугдаж газар доорх нүхнүүдийн ойролцоо нэгэн хүнийг хүлээж байв. Хөдөлгөөн гармагц Фанк Пин энэ логийн хэлсэн хүн магадгүй түүний аав нь байх гэж боджээ. Удалгүй урт цагаан үстэй нэгэн өвгөн гарч ирэн Фанк Пиний зориг гарган түүний өмнө очин захидлыг өгөөд лов тантай уулзмаар байна гэж хэллээ. Өвгөн түүний ширүүн харж байттай юу гэж асуухад гэнэт Фанк Пиний хийсгэж чичгээд ор мөргүй алга болов. Бүгд юу босныг ойлгоогүй балмагдан зогслоо. Маргааш нь бүх үннийг ярив. Фанк Пин захидалд өгсөн тэр хүн бол Snake King Wu бөгөөд тулаанчдын ертөнцид 44 дугаар жагсдаг Мо Академийн дэд захирал юм байжээ. Бас нэг том нууцсан тэр ловын аав биш харин нөхөр нь бөгөөд тэдэнд охин байсан. Фүүгийн аавын хэлснээр Snake King нэг удаа охиноо аюултай газар доорх даалгавар дагуулж орсон бөгөөд тэнд охин нь амиа алдсан тун харамсалтай. Тэр юу ч хийж чадаагүй. Хожим Фанкийн бэлтгэлээ хийж байхдаа түүний багш болон өвөө хоёуланг нь харж ирэв. Snake King Фанк Пиний сэтгэл оюуны хүчээр энергийг нь бөөмсийн хөдөлгөж байгааг хараад гайхширч орхино. Энэ бол 6 дугаар зэрэглэлийн дайчдал хийж чаддаг зүйл юм. Гэтэл Фанк Пин ердөө 3 дугаар зэрэгтэй тэд ойлгов. Фанк Пин бол маш ховор төрлийн мутацтай дайчин юм байна. Бэлтгэлээ дууссан Фанк Пин 3 дугаар зэргийнхээ хамгийн дээд түвшинд хүрснээрээ баяртайгаар хэлв. Түүний багш түүний мундаг болсныг хүлээмжшүүр дараагийн удаа агсан түвшинний техникийг зааж өгнө гэж хэлдэг. Удалгүй том өдөр ирнэ. Оюутнууд газар доорх ертөнц рүү явахын тулд цугларав. Тэдний багш нар болсон Golden Gate хүртэл ирж зоригжуулах үг хэлв. Бүгд догдолж баг зэрэг айж байлаа. Ахмадуу тэдний 9 минут буцааж ирээсэй гэж дотроо залбирч байв. Тэд зорьсон газараа хүрээд хэрэгтэй зүйлсээ дараа нь бэлтгэлээ хийж эхлэв. Дараа нь цэргийн шалган нэвтрэх пост руу алхав. Төвшөөрлийн бичгээ үзүүлж тэд газар доорх даалгаврын танхимд орлоо. Тэнд олон дайчин хэрэгтэй зүйлсээ сольж авч байв. Дараа нь тэдний газар доорх ертөнцийн хамгаалж байдаг авраг том хаалганы өмнө аваачив. Царай нь Jack Sparrow шиг ширүүн цэрэг хаалга нээж өгөн Фанк Пинийг өөрийгөө болгоомжлоорой гэж сануулдаг. Хаалга нэг удаад зөвхөн нэг хүнийг нэвтрүүлдэг байв. Тэд улаасан гэрэлтэй эргэлддэг портал руу буух шатыг оллоо. Эсвэл занг гаргаж Фанк Пин гараа порталд хийж гараа тастуулав хэмээн тоглож бусдыг айлгав. Сайлмэн уурн хурч Чук Норрис шиг хүчтэй өшөглөв. Фанк Пинийг порталд
бодол руу хийсгэж оруулав. Портал дотор хөвж байхад Фангпин эргэн тойрон дах энергийн бөмсийг харж бүгдийг нь сорох бодол төрөв. Гэтэл тангийн дуу орон зайн дундуур сураатан болохгүй зүйл бүхий ингэвэл энэ хэмжээс нурт дэлхий газар дээрх доорх ертөнцтэй холбогдсон тэгвэл хүн төрлөختөн сүрнэ гэж анхааруулдаг. Хэрвээ тийм зүйл болбол тэнд байгаа хинч эргэж гарч чадахгүй. Бүр зогцсон ч олдохгүй гэж хэлдэг. Тэд бодлоосоо салж урагш алхав. Газар доорх ертөнцид ормогц танк тэдэнд энэ бүсийн ахлагчин 6 дугаар зэрэглэлийн маш хүчтэй дайчин генерал Шүүг танилцуулв. Шүү тэдний дагуулan явсаар Hope City гэж нэртэй нурах шахсан хүмүүсийн хамгаалдаг баазд хурж ирлээ. CEO тайлбарлахдаа Tiamen City үргэлж Hope City-д дайрч тэдний олон жил хамгаалалтанд байлгаж ирсэн гэлээ. Гэхдээ энэ удаа байтал өөрчлөгдөх гэж байв. Hope City буцаа дайрах гэж байгаа юм. Тэдний төлөвлөгөө эргэн тойронд байгаа дайснуудын жижиг баазуудыг дайчдаар хайж устгуулах. Генерал Шүү энэ бол сургуулилт биш жинхэнэ дайн гэдгийг тод хэлв. Анхны даалгавар нь тагнах тушаалыг ягштал биелүүлэх амьд үлдэх. Ой руу ормогц танк шууд хатуу байдалд орлоо. Тэр 3 дугаар зэрэгтэй дайчдаа өөрөө авч яваад бусдыг нь өөрснөөр нь үлдээхээр мэдэгдэв. Фанк шин дайчдад хэд аюултай гэж эсэргүүцэв. Гэвч танк тоосонгүй. Хэрвээ чи их санаа зовж байгаа бол өөрөө ганцаараа яваад юу ч чаддгийг харуул гэж загнав. Фангпин энэ түүний анхны удаа доош бууж байгаа гэж хэлсэн тан улам ширүүн. 3 дугаар зэрэгтэй байж айгаа байгаа болж бусдаас илүү гэж өөрийгөө бүү бодож хэллээ. Тэр бас Фангпиний багш Фанг 3 дугаар зэрэг дээрээ 4 дугаар зэрэглэлийг суудтай тултдаг байсан гэж хэлдэг. Танк түүнийг чи авьяасаа бий болгож чадахгүй байгаа харамсалтай. Чи өөрийгөө батлах ёстой гэж жинхэнэ дайчин хүмүүс хамгаалахад оршдог юм гэж хэлдэг. Энэ үгсийг сонсоод Фангпин нүдэнд нь гал асаж тэр айхай болон хүн төрлөختний төлөө туултахад бэлэн гэдгээ тангарглав. Танк зөвхөн хөмсгөө өргөөд тэгвэл нотол гэж хэлэхэд бусдтай хамт яваад өглөө. Фангпин ганцаараа үлдэв. Удалгүй баг уурчилж явахдаа нүнгийн нэг зүйлийг анзаарлаа. Фангпин алга болсон бай. Бусч ойлголоо. Фангпин дахин ганцаараа явж. Энэ үед Фангпин өөрийгөө жижигхэн адал явдлаа туулж байлаад ямар ч танихгүй орчинд дундуур галхаж явахдаа гинт нэгэн газар доорх амтан бут ургамлаас Assassin's Creed-ийн хямд хөлбөр шиг үсрэн гарч ирэв. Фангпин арайхийн зэвсгээ таттал тэр амтан Покемон шиг л ичж байгаа юм шиг л ичж сандраад байгаа юм шиг өвсөн дунд ороод нухтчихдаг. Фангпин анхаарлаа төвлөрүүлэн агаарт гарсан өчүүхэн өөрчлөлтийг мэдрээд нэг зохилтоор энергийн сум шидлээ. Сум амтны шууд устгав. Түүнийг ойртож харахад амтан тун хүнтэй төстэй байлаа. Хүзүүндээ зүүсэн тэмдэг нь Tiamen City-ийн болохыг нотлов. Фангпин эргэзэлгүй энергийн чулууг сугалсан аваад ухрах гэтэл асуудал гарлаа. Гинэт 3 дайчин сүүдрээр гарч ирлээ. Тэд чимээ сонссон бол нэгдэн толгоогоо арайлхийн хөдлөхөд Фангпиныг олж харсан нэлт байв. Тэд найрсаг мэдлэхийг хүлээхгүй шууд зэвсгээ суглан Фангпин рүү дайрлаа. Фангпин анхны довтлогоноос нь бултаад алуурчин мэд амархан түлхэн холтлоо. Тэгээд тэр хүн шиг хийгээд нэмргийг ойлгон моддын дээгүр үсрэн дахив. Хид хідэн гоё харагдах зохилт хийсэн ч ямар ч оновчгүй байлаа. Зохилтууд хүрэхгүй байгааг ойлгоод Фангпин хүчээ гараараа бос хөлдөө төвлөрүүлв. Өөрийн бүх хүчээ гаргаж гүйж байхдаа бааз дээр дэм болон бусад ахмад дайчин Фангпинийг алга босонд ихэд санаа зовж байлаа. Тэр ямар нэгэн аюултай зүйлд орсон байх вэ гэж айжээ. Харин зэрлэг газар Фангпин арайхийн араасаа хөөсөн дайчдыг орхиж чадлаа. Тэр нэг моддын хажууд түшин амьсгаа авч байтал байгаль түнд дахин сайн үг гэж хэлэх шиг боллоо. Гинэт түүний өмнө үнэг шиг ирвэс шигч маш аимшигтай том амтан зогсож байв. Түүний алтан шар өнгийн үснэ гэлзэж тэр бол овн мэлхийн хаан Лим байлаа. Фангпин юу босныг ойлгож амжаагүй байтал өмнө түүний хөөж байсан 3 дайчин модны оройгоос үсрэн гарч ирэв. Гэвч тэд Линийг харангуйтаа буцаж эргэн зүхтаахыг орлоо. Дайчид оройтсон байлаа. Лин тэдний энергийн хэдхэн секундын дотор сорж дуусгадаг. Дараа нь аимшигтай харцаар Фангпин рүү харлаа. Фангпин бараг л үхлээ хүлээгээ зогсож байтал амтан түүн рүү дөхөн ирээд зөвхөн үнэрлэж эхлэв. Тэр мөчид Фангпинг ойлгов. Түүний авсан ногоон энергийн чулуун үнэр амтны анхаарлыг татжээ. Амьд үлдэхийн тулд Фангпин чулууг аль болохоо шийдэв. Лин нэг хүсрээ түүнийг бүхлээр нь залгилаа. Фангпин баярлах гэж байтал амтан эргэж хараад түүний энергийг өмнөхөөс нь ч урдан сорж эхлэв. Тэр үедээ ой дотор Фангпины хайж маш их айж байв. Хэрвээ тэр Линийг нутагт орсон бол гэж боджээ. Лин 8 дугаар зэргийн дөхөж би маш аюултай амтан байсан юм. Гэтэл гинэд үнэг ирвэс амтан зүгээр л уйдаад байгаа юм шиг ядраад байгаа юм шиг айж ухан алхсаар өөрийн унтдаг газараа очин хөвтчихв.
Фанкпиний бүх энерги алдсан 14 сая темп оноогооч алджээ. Гэхдээ тэр амьд гарч чадсан. Гэхдээ тэр гарахаас өмнө тэр амьтанд дараа илүү амттай хоол авч ирнэ гэж хэлдэг. Амьд үлдсэн талархаад юм шиг мэдгүй. Гадагш гарч явахдаа гэтэл өнөөхөөс нь ч илүү дайчин гараад ирв. Фанкпин шууд буцан зүхтаагаад тэднийг линийн нутаг руу дуртаяа хөдлөөд оров. Мэдээллийн тэдний амархан идэж дуусгав. Фанкпин дахиад нэг удаа зүхтв. Удалгүй Фанкпин шинэ нэг бүлэг дайчтай таарав. Тэднийг барьсан тэмдэгэн түүнийг шижиг төрүүллээ. Тэд хопситер рүү дайрахаар төлөвлөж байгаа бололтой. Тэр яаралтай буцаж мэдэгдэх хэрэгтэй болов. Гэхдээ буцахын тулд дахиад линийн нутгаар дайрах ёстой. Буцаад ирэхэд лин 50 хэвтэж саяны хоолоо идэж дууссан байлаа. Фанкпин өөр аргагүй тулд амтан эргэж энергиэр сурвуулж эхлэв. Тэгтэл нэг дайчин хажууд сонирхолтой гар хамгаалагч байгааг олж харлаа. Тэр түүнийг авч хараа линээс би үүнийг авч болох уу? Илүү амттай хоол авч ирэхэд хэрэг болно шүү гэж гуйв. Гайхамаар нь тэр гар хамгаалагч Фанкпинийг 6 сая оноо нэмэв. Фанкпин гинэт санаа орж ирэв. Хэрвээ би эд зүйлс цуглуулбал хурдан хүчтэй болох юм биш үү? Линий дуугүйхэн толгой дохих шиг санагдав. Ингээд Фанкпин дахин гүйж одов. Аимшигтай амтан HP өгдөг найз мэд ашиглав. Бас дээр лоу ирээд Фанк байхгүй шууд анзаарлаа. Тэр баг уурлаж эхлэж байтал Танг одоо Time City-гийн түрэмгийллийн хамгийн чухал гэж санаалав. Гэхдээ тэд маргалтаж эхлэж байтал гинэд хүмүүсийн дуу алдав. Фанкпин галзуурсан мэт гүйж ирж туслаарай гэж орилсоор харагджээ. Дараа нь ард нь 5 дугаар зэрэгтэй дайчин хөөж би харагдав. Танк цаг алдалгүй довтолж тэднийг зогсов. Дайснуудын ахлагч өөрөө дийлэхгүйгээ ойлгоод өөрийн хүмүүсээ золиослон зүхтахыг оролдлоо. Танк зүхтсан дайшныг орхихгүй араас нь гүйж очиод сайн ажиллаад дараа нь бараг явхааргүй болтон хэмхчин буцаав. Олфи Фанкпин баатар шиг нэмсэглэн гарч ирээд агуй дайчдыг олон медаль барьсан байв. Тэр бардам хэллээ. Би зөвхөн амьд үлдээгээ дээд 5 дугаар зэрэгтэй дайчныг ч яалсан. Лов анхандаа Дэнийг загнах гэж байв. Яаж чи миний шавийг ийм аюул руу явуулсан юм бэ гэж. Гэхдээ тэр Фанкпинийг гимтээгүй амьд сэрүүн зогсож байгааг хараад өөрийн ирэхгүй инээд нь хүрдэгэ. Тэгтэл яг тэр үед цэргүүд бүгд Фанкпины нэрийг уухайлан орилдлоо баатрууд шиг. Уухай. Ингээд багийн хамгийн сахилгагүй гишүүн гэнэтл баатар болж хувирлаа. Өдрийн дараа Фанкпин сэмлэж эвдэрсэн тоглоом шиг асуудлуудаар нөхүүлж байхад багшлав түүнийг дайн хүссэн мангар юм шиг амиа эрсдэлд оруулсанд нь загналаа. Гэхдээ Фанкпин сэдвийг өөрчлөхийг мастер тулд яриагаа даруй өөр тишээ эргүүлв. Тэр зүхтах үед олж харсан аюулын тухай ярив. Тэр хэлэхдээ бүх хүн дуугүй болон Fate City том аюулд өртөх гэж байгаа түүний зүрхэнд мэдрэгдсэн гэдгээ ч хэлдэг. Ахлах дарга нар нь энэ тухай сонсмогч шууд гүйлдэн гарч хамгаалалтаа бэлдэж ажиллаа эхлүүллээ. Удалгүй бүх зэргүүд цуглаж багш нар нь ч хоорондоо ярилцаж санаа зовж байв. Тэд хэд цөөн энэ удаа тэдэнд туслах байсан хуучин захирал нь бараг хүчгүйдэж алтан биеийн нурах төгсөн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэр тэмцэв авь насаа алдчих магадгүй юм. Эмнэлэгт Сүнэми Фанкпины гунигтай мэдээд болов газар доорх айрамтай дайн эхэлжээ. Өрөө дүүрэн хүнд уур амьсгал тархав. Гэхдээ фүү гинэд инээгээд энэ бол төвшнгөө өсгөх супер боломжтой гэж чарлана. Түүнтэй галтай цогтой үгс бусдыг сэргээж урам зориг нэмлээ. Гэхдээ Лов түүнийг даруй зогсоож түүний бэртлийг нь сануулдаг. Фүү буцаад хариу хэлж Лов бүх гавьяаг өөртөө авах гэж байна гэж шоолов. Фанкпин харин зүгээр суухгүй гэж шийдвэ. Тэр айж байгаагаа нуусангүй. Би үхэхээс айж байна. Гэхдээ найзууд маань үхэхийг харах бүр дор. Хэрвээ хэрэг гарвал би бүр 2 хотыг ганцаараа устгана. Энэ үг өрөөг хэсэг чимээгүй болгов. Гэхдээ Лов бодит зүйл хэллээ. Тулааны талбай 8-9-р зэрэгтэй асар аюултай мангасууд бий. Энэ бол тоглоом биш юм. Гэсэн ч Фанкпин буцсангүй. Тэр Йонгсигээс сэргээгч имүүд авч жихэр идэж байгаа мэд залгиж эхэлнэ. Зэвсгээ шалгаж байдлаа Махмад орж ирэн түүнийг устгасан дайснаас нь олсон бие зэрэглэлийн шинэ гар буу мэд ирмэгтэй хутга шидэж өв. Энэ чамд хэрэгтэй гэж хэлдэг. Ингээд хүн бүр зэвсгээ бэлдэж эхлэхэд портал цаанаасаа нэмэлт тусламж ирж байлаа. Гэтэл Фанкпин нэг зүйлийг ойлгов. Түүний бие хэд их гэмтсэн учраас бүрэн идэхгүй. Одоо түүний ганцхан найдвар захирал шиг алтан биеэ хөгжүүл 8 дугаар зэрэгт хүрэх явдал байлаа. Энэ бодол түүнд асар их галт төлөлөө өгч тэр дараагийн зорилго тод харлаа. Вангаас хоцрохгүй хурлын өрөөнд Ким өөрийгөө бахархтан
тусламжийг дуудсан 2 3 дугаар зэрэгтэй дайчин 1 гэдгээ дахин хэлж байлаа. Дараа нь дайн эхлэхийн өмнө зааварчилгаа эхэллээ. Танк зориг тайлбарлаж байхад дайнд орохыг хүсв. Гэвч том биетэй багш даруй зогсов. Энэ бол битгэлийн тулаан биш. Бид тушаал даах ёстой. Энэ бол жирэнхэн дайн гэж хэлдэг. Дайны дөхөө гинт дасхийн дугарлаа. Арслан эрвэл алалдан уралдъя, барс эрвэл балбалтан нүдэлдъя, зан эрвэл зулга татъя гэд. Бүгд ярилцахаар болж тулдахад бэлтгэл хийв. Агуй дайчид газар дээр тараад нуугдчихв. Орсон шавь шиг хүлээж байлаа. Генерал тушаал өгөхөд эрчим хүчний чулууга задлж гэрэлтэж савх шиг ялзуулан хэрэглэв. Тэр дайрав тэнгэрт тулдаан дэгдэж олон дайчид гагаарт мөргөлдөж эхэллээ. Гаж гэмээр махчин хүн шиг дайснууд хан дээр аалчиг авирч эхлэв. Тэгтээ Шаовын ба Хоул хоёр дайралтаа орж бэлтгэл сургуультай бүхэлд нь ашиглаж тулднаа. Янгийн багш байтай зэрэгцэн нэг баг шиг хамтдаа тэмцэж байлаа. Харин Фанпин Фу хоёр өмнөх шигээ зүгээр зогсдог хүмүүс биш болцоожээ. Тэд хоёр биенээ хамгаалж дайснуудыг маш нарийн хөдөлгөөнөөр ялж эхэллээ. Гэтэл гинэд хүчтэй нэг дайсан гарч ирж тэднийг гайхшуулв. Азар Кюн инээмсэглэн ирээ. Чи хүчтэй дайсан хайж байгаа бол надтай тулд гэж хэллээ. Дайсан шөөрөө довтлоход Кюн элдээ дээш шидээ дайсанд хүчтэй зөхөлд өгч дараа нь яг түүний дээр бууж ирсэн элтэнд дайсан хатгуулан унсан юм. Ингээд цэргийнхэн аврах сүм харуулгач байлаастай шиг ашиглан жижиг дайснууд нэг доор нь устгаж дайсны зөөвөр тээврийг сүйтгэж эхлэв. Багш нар дунд дөвшний дайснуудын замаасаа хаман турж дайсны генералыг уурлуулахад хүргэв. Ууралсан дайсны генерал бүрүү дайран орлоо. Топ дайчин хүчтэй дайснуудаас болж ядран сүлдэж байтал улам хэцүү болов. Тушаалыг багш идэж хайж байлаа. Хэн нэгэн эрчим хүчний их бууг ашиглах санал хэлв. Гэхдээ тэр санаа шууд хориглолоо. Нэг буудахад асар их мөнгө үргэтнэ. Хопсити бараг дампуурна. Тэр үед Фанпин дайсны генералыг вүг дарж байгааг харлаа. Хүмүүсийн шилдэг дайчин нэг нэгээрээ унаж байв. Фанпин тусламар байсан ч Кюн түнд одоо бид гарвал яг гарах болно гэж хэлв. Гэтэл гинэд аимшигтай довтлохоо багш Ловог онох гэж байтал үл мэдэгдэх нэгэн бүлэг гинэд ирж түүнийг аварлаа. Тэр бол хуучин захирал болон түүний хүчрхэг хамтрагч нар байв. Дараа нь Хануки Сүү болон тэмцээний баатарч мөн ирж бид буцаж ирлээ гэсэн шиг дайнд оролцсноо. Сурагчид тусламж ирснийг хараад урамшин шинэ ирч хүчээр тулдаж эхэлнэ. Хуучин захирал яг жүжигчин шиг сүртэй алхаж ирээд орилов. Уурсан аратан биетэй дайсан өөр гар ургуулж захирлыг сүлжмэл гэзгийг тас завчив. Дараа нь аимшигтай их эрчим хүчний бөмбөг олон удаа шидэж олон цэргийг шархтууллаа. Захирал арга техникээ өөрчлөхөөс өөр сонголтгүй болов. Тулдаанд хэд удаан үргэлжлэн секунд өнгөрөх тусам илүү олон хүн шархтаж байлаа. Дараагийн мөчөд хөгшин захирал бүх хүчээ гаргаж яг л ультра инстинкт болсон мэт гялцлаа. Түүний алтлаг гэрэл урдийнхаас ааш хурс босоор дайсны генералын эсрэг мөргөлдөв. Аратан дөрөвтэй дайсан тэнгэр өөд нисэж хамгийн аимшигтай эцсийн дарилтаа хийхээр бэлтгэж байлаа. Гэхдээ захирал айсангүй тэр би алтан бие ийм жижиг дүр хинч анзаарахгүй хүн болох гэж биш баатар болох гэж бэлдсэн юм энэ хүртэл гэж чанга хэллээ. Тэгээд үлдсэн бүх хүчээ нэгтгэн хамгийн сүүлчийн нууц арга техникээ хэрэгэлдэг. Асар том дэлбэрэлт гарч дайсны армийн тал хувийг нэг дайралтаар байхгүй болгож орхив. Агуй дайчин айлж очиод ухарч зүхтэж эхэллээ. Тоос шороо намжихад талбай маш чимээгүй болж хүн учин домог болсон хөгшин хүн өөрийнхөө бүх хүчийг зориулсан амь насаач золиослон бүх цэргүүд, бүх гэр бүл, бүх сурагч нараа аварсан байлаа. Харин дуусгахаа өмнө над дээр дандаа хэв үсэг бичиж намайг үргэлж дэмждэг би бүх үзэгчдэд талархал илэрхийлж байна. Та нар үргэлж хамгийн түрүүнд комент бичдэг жинхэнэ супер фэн үчүү. Шата тогорнан апесингун патри сулчин ахомдэн